Бид Баянгол дүүргийн баялаг бүтээгч эргэлзээгүй эрүүл бус мах маркет. Бид баялаг бүтээгчдийг дэмжин төслийнхөө энэ удаагийн дугаарт Монгол улсынхаа нийгэм, техник, технологийн хөгжил дэвшилт бодиттой хувь нэмэр оруулж, бизнесийн зах зээлээ өдрөөс өдөрт өргөжүүлж байгаа дотооддоо үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр танигдсан манлайлагч компани болох Мах маркет компанийг онцолж байна. Сайн мэцэн үзэгчдээ Масаг атлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн маань нэвтрүүлэг нийслэл хотоос амжилттай үргэлжлүүлсээр өнөөдөр бид төслийнхөө нэвтрүүлгээрээ махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Мах маркет компанигаас онцлон танилцуулах гэж байна. Мах маркет компани 2004 онд Улаанбаатар хотод махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж болтлоо хөгжиж чаджээ. Дэлхийн стандартад нийцсэн хөрвөлттэй агуулгах дөрвөн цэгтэйгээр үйлдвэрлэх чанарын өндөр түвшинд явуулж байгаамаа. Мах маркет компани үйлдвэрлэл хүчин чадал, чанар үйлчлэгээ зэрэг бүх талын үзүүлэлтэндээ онцгой анхааран ажиллаж байна. Мах маркет компани 2004 онд үүсгэн байгуулагдчихсан. Гол зорилго нь бол тухайн үед мал бэлтгэж Оросын холбооны улс руу үхэр адууны мах экспортлох зорилгоор байгуулагдсан байгаа. Тэрнээс хойш 10 гаруй жил энэ үйл ажиллагаагаа баримталж явж байгаад 2012 оноос эхлээд ерөнхийдөө үйл ажиллагааныхаа чиглэлийг жоохон өөрчлөөд боловсруулах чиглэл рүү ажиллаж эхэлсэн. 4 цэгтээр үйл ажиллагаа явуулдаг. За эхний цех маань болохоор эхлэн боловсруулах цех байгаа. Тэнд бол хоногтой 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай. За дараагийнх нь болохоор бэлтгэх цех буюу шулгааны цех. Тэр нь болохоор бог бодын махыг өдөрт 5-аас 10 тонн мах шулах, ангилах тийм хүчин чадалтай. Гурав дахь нь бол хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех байгаа. Тэнд бол хөлдөөсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Бөрөнхийн мах, бүх төрлийн бууз, банш зэрэг. Тэнд бол нийтдээ бол манайх 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Бэлэн бүтээгдэхүүн цех дээр бол хям, зайц зэрэг шарсан гуй ахуулаад нийтдээ 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мах маркет компанид 7500 тонн мах хадгалах хүчин чадал, хоногт 20 тонн мах хүн хөлдөх хүчин чадалтай, хөргөлттэй агуулгатай юм, мөн 1000 толгой богмал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ 2-оос 3 тонн бууз, банш, бөөрхийн мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 700-аас 1000 кг хям болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цех, 5 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шулгааны цехтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаамаа. Үйлдвэрлэлийн бүх шат амжилга үйл олон улсын стандартын дагуу явагддаг нь бүтээгдэхүүнийг чанартай гэж батлах үндэс нь болж байна. За манайх бол ерөнхийдөө нийтдээ бол 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Одоогийн байдлаар бол өдөр тутамдаа 40-45 нэрийн бүтээгдэхүүн гаргаж байна. Манай компани бол технологи үйл ажиллагаанд баримталдаг гол зарчим байна. Ер нь бол махны үйлдвэр учраас мах маань өөрөө хүний хэрэгтэй болоод хүний шаардлага болоод физиологийнхаа хамгийн гол зорилго нь хүний уургийн их үүсвэр мах байдаг. Тэгэхээр зэрэг манай яг технологи үйл ажиллагаанд гол баримталдаг зарчим байна. Энэ уургийн агуулмжийг хүнд аль болох өөрийнх нь махны үүргийг гүйцэтгэж хүргэхийн тулд зөв технологиор анханаас нь махыг зөв хадгалж, зөв төхөөрч, эрүүл орчинд тэгээд тэрний горимыг нь алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхийг зорилго болгодог. Зөвхөн махны үндсэн гол үүрэг нь болохоор уургийг хүний биед өгөх зорилготой шүү дээ. Тэгэхээр зэрэг буруу технологиор явагдсан буюу эсвэл технологийн сахилга бат зөрчигдсөн, температурын режим алдагдсан, эрүүл бус орчинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг өчнөө сайхан амтлагчаар амтлаад Австри тийм хурц амт үнэртэй болгосон ч гэсэн тэр бол өнгийн эсрэгтээ хүний амтлахад бол сайхан амттай боловч яг гол үүрэг зорилгоноос бүрэн хангах чаддгүй. Тэгэхээр зэрэг манай технологи барьдаг гол зарчим маань үндсэн энэ үүргээ хангахын тулд анханасаа махыг бол зөв орчинд, зөв гисгээж, зөв хөлдөөж, зөв режимд нь тэрнийг бол боловсруулалтынхаа шатанд яг технологийн сахилгатыг баримталж тэгж бэлэн бүтээгдэхүүн болоод хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөдөлмөрчдөд хүргэж байна.
Эрүүл аюулгүй махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүний зорилгоо болгож хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ICO 22000 үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Хамгийн гол нь эдний хамт олон өдөр бүр шинийг санаачилж бүтээгдэхүүн үйл ажиллагаанд нэвтрүүлсээр байгаа юм. Тодорхойлбол 2015 онд хүүхэд багчуудад зориулан Нүнжиг Kids хүүхдийн чанамал хямны хөтөлбөрт гаргасан байна. Нүнжиг Kids чанамал хям нь гахаан болон үхрийн нэгдүгээр сортын махаар хийгдсэн хүүхэд идэхэд тохиромжтой өөх тосгүй нитритийн агуулмж багтаа бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм. Бид хоол хүнс худалдан авахдаа ялангуяа хүүхдүүдэд хүнс худалдан авахдаа ихэд ач холбогдол өгч чанарт санаа зовдог бол олон улсад чанар стандартаараа хүлээн зөвшөөрөгдсөн Нүнжиг Kids-ийг та айх аюулгүй бяцхан үрстэй худалдан авч өгөх боломжтой юм байна. Бүтээгдэхүүн байнгын одоо бид хийж явдаг. Одоо дулааны боловсруулалтын тийм цех шинээр одоо яхаар зохион байгуулж үйлдвэрлэлд оруулахаар зураг төсөл нь гарцсан явж байгаа. Тэгээ бүтээгдэхүүн байнга шинжилж байдаг. Саяхан бид нар 2 бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн. Одоо хүүхдийн хям Kids гэдэг бүтээгдэхүүн хийж байгаа. Тэгээд нэхүрээ гэдэг бас 2 төрлийн бүтээгдэхүүн явж байгаа. Сая наадмын хоёр мах маркет хоошоор бас гарлаа. Тэгээ нэг багаагаар үүдэж одоохондоо нэг олон танигдаа бүтээгдэхүүн жигдэж байгаа. Үйлдвэрийн давуу тал нь бүтээгдэхүүн экзекутив цэгийн хяналтын тогтолцоо үйлдвэрлэлийн энэ нэвтрүүлсэн олон улсын стандарт байдаг. Нөгөөх нь болохоор ISO 22000 гэдэг хүнсний аюулгүй байдлын стандартуудыг хэрэгжүүлснээр экспортод бүтээгдэхүүн гаргах одоо эрх нэгдэж байгаа. Хүнсний аюулгүй байдлын олон улсын гол стандартууд нэвтрүүлсэн давуу тал болдог. За энэ нэгээр дамжаад одоо уул уурхайн катеринг компаниуд манайхыг сонирхдог. Учир нь ISO 22000 нэвтрүүлсэн, хасаап нэвтрүүлсэн гэсэн энэ утгаараа. Мах маркет компани олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 болон экзекутив цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо HACCP-ийг нэвтрүүлсэн чанар аюулгүй байдлын дээд хэмжээнд ханган үйл ажиллагаа явуулж байгаа юм. Итгэмжлэгдсэн лабораторитой үйлдвэрлэлийн орцоос гарц хүртэл бүрэн шинжилгээ хийгддэг. Бүтээгдэхүүний амт чанар нэг стандарттай юм. Бүх төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг элдв хаалцгүй бүрэн цэвэр махаар хийдэг байна. Хамгийн гол нь махыг хэрэглээний зориулт тус бүрээр маш сайн ангилсан. Ангил савлсан мах нь ямар нэгэн нэмэлт үйлдэлгүйгээр цаг хугацаа хэмнэж шууд хэрэглэхэд тохиромжтой юм. Бид 2011 онд олон улсын экзекутив цэгийн хяналтын тогтолцоо буюу HACCP англиар тогтолцоог анх Монголын махны салбарт нэвтрүүлж амжилттайгаар одоо гэрчилгээг гартаа авсан. За энэ маань гол энэ HACCP-ийг нэвтрүүлэх гол шалтгаан бол мэдээж бид нар бол хүнсний аюулгүй байдал за бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх гол зорилго байсан. За түүгээр зогсохгүй одоо энэ дэлхийн нийтэд энэ олон улсын хүнсний стандартыг нэвтрүүлснээр экспортын зах зээл дээр бас гарах бас үндсэн суурь нь болдог болохоор энэ стандартыг 2011 онд нэвтрүүлээд олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцсэн байгаа. Мах маркет компани ашиглалтанд орсон цагаас эхлэн төрөлцгийн нэр хүндтэй олон шагналуудыг хүртсэн юм. 2004 оноос эхлэн Оросын улбаноос руу адуу болон үхрийн махны экспортыг эхлүүлжээ. 2008 онд Бүд наримд гарч ирсэн Солонгос улс руу хоньны махны экспортыг анх удаа мөн хийж байсан үйлдвэр юм. 2010 онд мах маркет үйлдвэр хүнсний тэргүүлэх үйлдвэрээр шалгарч байсан юм. 2011 оны 11 дугаар сард мах маркет үйлдвэр Монголын махны салбарт анх удаа HACCP тогтолцоог нэвтрүүлжээ. 2012 оны үндэсний шилдэг брэндээр мөн шалгарч байжээ. 2014 оны 5 дугаар сард мах маркет компани Монголын махны салбарт анх удаа олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. За үйлдвэрийн хэсэг бол бэлтгэх цех буюу шулгааны цех, за бэлэн бүтээгдэхүүний цех, хямн цех, хагас бэлэн бүтээгдэхүүний цех, савлгаа, тэгээд мал төхөрөх цех гэсэн үндсэн 4-5 цехтэй. За бэлтгэх цехт бол мах шулах үйл ажиллагаа явагдана, соорлон ангилна. Мөн тэрний дараа ангилсан мах байна. Ангилсан махтай шөлний мах, гуляш мах, за тийм бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Энэ 20 гаруй хүн ажиллаж байна. За өдөртөө бол хоньны мах, бүхрээ мах 5-10 тонн үйлдвэрлэгдэнэ. 8 чулагч, 6 сортлогчтой ийм цех. За хагас үлийн бүтээгдэхүүний цехт бол 20 гаруй хүн ажиллаж байна, 22 хүн байдаг. За өдөртөө нэг 2 тонн орчим бууз, банш, бөөрийнхээ мах, котлет, бүүргэр бус бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. За хямн цехт бол
өдөрт нэг тонн 500-аас 2 тонн орчим хям ийдэнэ. За 13-аас 18 дэх төрлийн хям бэлэн бүтээгдэхүүн өдөрлөж байгаа. Энд бол нэг 10 орчим хүмүүс ажиллана. За савлгаан дээр нэг 6 хүн тэр өдөр гарсан бууз банш бөөрийнхөө котлет бүргээрээ савлна, нойлосоор савлна, бөөний борлуулалт ингээд 5 хэлээр савладаг. За 5 хэлээр савлсан бөөний борлуулалт тиймнүүд бол голдуу уул уурхай бүтээн байгуулалтын чиглэлийн компаниудад гарч байгаа. За нойлос болохоор зэрэг дэлгүүрүүдэд нойлосын савлгаатай бууз банш бүрийг гарна. Мас агентлагийн нонд баялаг бүтээгчдийн дэмжин төслийнхээ хүрээнд чинийг санаачлагч дотооддоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж эх орны эдийн засагт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжин ажилласаар байна. Энэ удаад бид хүнсний манлай үйлдвэр шинийг санаачлагч шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мах маркет компаниг онцлон танилцууллаа. Эргэлзээгүй эрүүл бус Мах маркет. Энэ сарын 1-ний өдөр улсын хурлын дарга энх бол болон улсын хурлын гишүүн Махны холбооны тэргүүн Бацогт хүнсгүүд аж ахуйн яамны сайд Бурмаа улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг нар болон Мас агентлагийн хамт олон Мах маркет компани үйл ажиллагаатай танилцсан юм а. Энэхүү айлчлалаар бүгд найрамдах хятадд улс руу дуулааны аргаар боловсруулсан мах экспортлох асуудлыг онцгойлон хэлэлцсэн юм а. За ер нь махны хоёр үйлдвэрээр орохын тулд сая би хөдөө явж зуншлахын байдалтай Хинтээ Үр хангаа аймагтай танилцлаа. За бусад аймагуудыг бодвол арай гайгүй байна. Зуншлаг муу байгааг манай малчид мэдж байгаа. Ирэх жил бол мэчин жил. Тийм учраас одоо хүндрэл үүсч болцсохгүй байгаа учраас ердийн нэрлдэг малаасаа бараг 2 дахин илүү мал нэрлж бэлтгэл хийхгүй бол хүндэрч магадгүй байна. Тэгсэн малыг гадаадын зах зээл дээр, дотоодын зах зээл дээр гаргахад манай махны үйлдвэрүүдийн бэлтгэл хэр байна вэ? Зовлон бэрхшээлний хэр байна вэ гэдэг хэрэгээр ингэж орж үзэж байна. Мах маркет бол манай улсын олон улсын стандарт нийцсэн цөөхөн үйлдвэрүүдийн нэг байгаа. Тэгээд эдний хүчин чадлыг сонирхлоо засгийн газар бас нөөцийн махныхаа үүргийг биелүүлэг явж байна. Өглөгтэй явж байна. Гэх мэтээр бол шийдэх асуудлууд байна. Хамгийн гол нь бид бас 2009 оныхоо сургамжаас зуднаас сургамж авах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ онд 7 үйлдвэр Орос улбанаас руу 6 үйлдвэр бүгд найрамдах хятадд улс руу дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох бөгөөд эдгээр үйлдвэрүүдэд тулгамдж байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхээр холбогдох яамныхан ажиллаж байгаа талаар хүнсгүүд аж ахуйн сайд Мах маркет компани үйл ажиллагаатай танилцж байгаа үеэрээ хэлж байлаа. За одоо бол хадууны махан одоо бууз банш бол экспортлоход бэлэн, харин хойны ямаа өхрийн махыг бол одоо энэ Мах маркеттэй хийж байгаа шиг саама үйлдвэрт хийж байгаа шиг дулааны аргаар боловсруулсан бол гарах боломжтой байгаа. За түүхийгээр нь гарахтаа бид нэр шүлхийний одоо гарсан учраас энэ асуудал дээр нь 20 цэрийн асуудал байгаа учраас түүхийгээр нь бол гаргаж чадахгүй байгаа. Гэхдээ бид нар бол нийт улс орон даяар одоо шүлхий бүх газар гараагүй учраас шүлхий огт гарч байгаагүй газараа эцэгчлээд тогтоогоод эндээс эрүүл одоо малын маха гарьяа гэдэг асуудлыг бас энэ хөрш орнууд энэ олон улсын байгууллагад тавиад байна. За чөлөө төс байгуулснараа бид нар тэнд 20 цэрийн дэглэмтэй тодорхой хугацаанд дотор одоо малаа эрүүл гэдгийг баталгаажуулаад ингээ амьдаар нь болон мах бүтээгдэхүүн хийгээд гаргахын боломжууд бүрдэж байгаа. За энэ асуудал дээр бид нар бас маха экспортлох байгууллагуудтайгаа харилцсан хилцээрүүдийг эрчимтэй хийж байгаа. За 20 цэрийн хятадын дэд дарга сайд бол айлчтаад ирсэн. Манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг бол эрчимтэй бас энэ асуудал дээр ажиллаж байгаа. За манай махны одоо үйлдвэрүүд энэ аттестачлж тэнцсэн үйлдвэрүүдэд маань сүндрэл бэрхшээлүүд байгаа. Тэрний юу вэ гэхтэй зэрэг тоног төхөөрөмж одоо олон улсын хэмжээнд шаардлага хангах байх. Энэ арга хэмжээндээ бол ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө оруулсан. За үн тогтворжуулахын хүрээнд зээл авсан байдаг. Гэтэл энэ зээлээ буцаагаад одоо
төлөвтөр 8 сарын 1-ээс эхлээд энэ арилжааны банкны зээлийн хэлбэрлүү орох байдалд орсон. За эргэлтийн хөрөнгө байхгүй гэсэн энэ бэрхшээлүүд байгаа учраас манай яамны зүгээс бол засгийн газартаа асуудал оруулж байгаа. Ялангуяа одоо энэ эцдаач тэнцсэн энэ мах экспортлох боломжтой үйлдвэрүүдтэй эргэлтийн хөрөнгө гаргаж өгье. Дотоодоо мах нөөцлөе. Иргэжил бас үйл хөндрөх нөхцөл бол бид нар дотоодынхоо махны үнийг нэмэхгүй байх үүднээс бол мах нөөцлсөн байх шаардлагатай. За дээрэс нь бол энэ зээл энэ бол хөнгөлөлттэй нөхцөлийн бас дахиж нэгж сонгох асуудлыг нь бид нар засгийн газрын хурлаар оруулж байгаа. Тэгэд энэ асуудал шийдэгдэх юм бол одоо энэ мах маркет шиг за энэ бусад аттестатанд тэнцсэн махны үйлдвэрүүд маань одоо экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болно. За хамгийн гол нь бид нар бас малчтай орлоготой байх асуудлыг бол ихээхэн анхаарч байгаа. Ингэж чадсанараа бол махны үйлдвэрүүд маань эргэлтийн мөнгөтэй болно гэдэг маань малчтаас малыг бэлэн мөнгөөр худалдаж авах энэ боломжууд нь үүснэ. Ийм учраас бид нар энэ асуудал дээр тун их анхааралтай ажиллаж засгийн газрын хуралдаанаар асуудал оруулж шийднэ байх гэж харж байна. Улсын хурлын дарга үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад энэ жилийн өвжилт хүндэж болзошгүй тооцож малчид бэлтгэлээ хангах шаардлагатай бөгөөд мах бэлтгэл нэмэгдсэн тохиолдолд боловсруулалт хийж экспортлон эргэлтэнд оруулах бэлтгэл хангагдсан эсэхийг судлах зорилгоор махны компаниудын үйл ажиллагаатай танилцж байгаагаа хэлж байсан юм а. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийнхаа нэвтрүүлгээрээ бид өнөөдөр 2004 оноос хойш дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байгаа мах маркет компанийг онцоллоо. За эдний компанийн хувьд бол дотооддоо 11 жилээс тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын бас ууган үйлдвэрүүдийн нэг байгаа. Ингээд нэвтрүүлгийн турш хамтдаа аж үндэсний үйлдвэрлэлд дэмжсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Бид баялаг дүүргийн баялаг бүтээгч эргэлзээгүй эрүүл ус мах маркет